Өглөөний мэнд дэлхий, өглөөний мэнд Улаанбаатар 7 цаг 12 минут болсон байна. За дэлхийн Монголчууд эмжил радиог сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс эхлэхэд бэлэн болсон байна. Радиогийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хөтлөгч Аргу миний бие болон цэцэг хамтран хүргэн найруулагчаар Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ сэтгэлд хүртэл сэрүүцүүлэн нүрээтэй JPE Air Condition хамтран ажиллаж байна. За мөн Vibe of the Day буюу Vibe сунда хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд Аргунаа сайхан амарсан уу? Сайхан амарсан. Зя. Өнөөдөр 2025 оны 5 сарын 15-ны өдөр төхөж байна. За он гараа 135 дахь өдөр болж байна. Он дуусахад 230 өдөр үлдсэн байна. Өргөжлөлөө 5 хоногийн цагаарын мэдээлэлтэй танилцдаг хэдүүлээ 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 2 градусын дулаан гэсэн бол өдөртөө 10 градусын дулаан шөнөдөө 10 градус яхны. Өнөөдөр бороотой юм байна. Харин маргааш буюу баасан гарагт өдөртөө 7 градусын дулаан бол шөнөдөө 3 градусын хүйтэ хонно. Өдөртөө бас бороотой баазрын бороотой харагдаж байна. Харин бям гарагт буюу амралтын өдөр өдөртөө 12 шөнөдөө 10 градус бол нэм гарагт өдөртөө 13 шөнөдөө 10 градус юм байна. За эрэгт даваа гарагт өдөртөө 16 градусын тус дулаан байхны. За өнөөдөр бүгдээрээ 5 сарын 15-нд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярина. За тэгэхээр өнөөдөр 5 сарын 15-нд дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх өдөр юм байна. Хүртээмжтэй байдлыг бодолцох өдөр гэдэг Global Accessibility Awareness Day гэж өнөөдөр болж байна. За тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо технологи хөгжснөөр хүртээмжтэй байх боломжууд нэмэгдэж байгаа. За ер нь бас хүртээмжгүй байх тал байгаад байдаг тийм. Надад нэг ийм түүх байдгийн. Ер нь ингээд өөрөө хичээж хагаад дохионы жоохон хэл сураад тэгэхээр хүмүүст ингээд дохионы хэлээр зөрүүлж байгаа юм маш их баярлж байгаа нь мэдэгддэг. Тэгээ нэг ийм үг гэдэг штэ. Ер нь бол одоо хүндэтгэл хайр гэдэг бол заавал үгээр биш. Зүгээр ингээд мэдрэгдчихийдэг зүйлээ гэдэг тийм. Тэгээд бид нар чинь нийгэмд манай хүн амын 5 орчим хувь нь ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй гэж гарч байгаа. Тэгэхээр тэднийд бүгд одоо хангалттай нөгөө одоогийн манай ажиллаж байгаа нийгэмд хүртээмжтэй байж чаддгүй. Хүртээмжтэй байх тал дээр ажиллах хэрэгтэй. Ялангуяа Улаанбаатар хотын тал дээр нэлээд тийм дутагдaltaй хангалттай харж амжаагүй байгаа хот гэж боддог. Гэхдээ нөхөж ямарч байсан бүгдээ хийж лах шиг байна те. За дараагийн мэдээлэл рүү орох юм ойлаа. За тэгээ. За дараагийн мэдээлэл гэх юм бол өнөөдөр би 2 хүний талаар ярих юм. За нэг нь болохоор Уимблдоны 2 удаагийн авраг Олимпийн алт дэлхийн номер 1-т бичигдэжсэн тамирчин Энди Мөрэ гэж энэ тамирчийн талаар ярина. За хоёрдугаарт нь Каролина Мария де Жесус гэдэг эмэгтэй талаар ярина. Энэ хүн болохоор Бразилийн бичиг үсэхгүй нэг юм ядуу бүсгүй байгаа л да. Тэгээд түүнтэй холбоотой түүх нь маш гунигтай. Тэгээд ер нь биднэрт яг амьдралыг бас нэг жоохон арай өөр өнцгөөс харах тийм боломжийг олгосон юм шиг санагдсан. За энэ бүсгийн талаар эхлээд ярив. 1914 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн юм бэлээ. Бразилийн хамгийн ядуу бүсэд ирээдүйд олон ном нь олон оронд хэвлэгдэх юм бяцхан төрсөн. Тэгээд Каролина Мария де Жесус гэж нэрлэж байгаа. Зарим тохиолдолд Саролина гэж уншиж илээ л дээ. Тэгээд 7 настайдаа нутгийнхаа хөдөөгийн сургуульд орсон байгаа юм л да энэ охин. Ядуу. Тэгээд түүний яг албан ёсны боловсрол гэх юм бол ерөөсөө л 2 дугаар ангийн боловсрол. Тэрнээс хойш сурч чадаагүй. Уншиж бичиж сурах гэж зүтгэсэн ч гэсэндээ туйлын ядуу байснаас болоод өргөжлөө сурах боломжгүй болсон. Ядуу бүсэд байсан гэхээр мэдээж гэр нь ямар ч цаг цаглаан байхгүй. Тэгээ бүр дэвтэр бал олтно гэдэг бол бүр ингээд нүднийг юм шахуу юм. Тэгээ нэг харандаа олдох юм бол тэрүүгээр ингээд 3 хүүхэд ингэж дамжуулж нэг харандааг дундаа хэргэлдэг ийм байдалтай сурж исэн охин л доо. Тэгээд дээрэс нь маш их гадуурхагддаг байсан юм билээ. Хар арьстай байснаас болоод ер нь тухайн үеийн нийгэмд яг сайн боловсролыг хэн эзэмшдэг гэхээр цагаан арьстай баян хүүхдүүд л сайн боловсролыг хүртэх хэрэгтэй байдаг гэдэг ийм нэг нийгмийн хөвшгөл ойлголт тухайн үед байсан. Тэгээ Каролинагийн өсвөр нас бол одоогийн хүүхдүүд яг шиг юм Facebook, хайр дурлал, хүчмийн мөрөөдөл дунд гэдэг ч юм уу те ингэж өнгөрөөгүй. Ер нь бол маш хэцүү амьдралтай буюу ядуу амьдралтай, орон гэр байхгүй, өлсөглөн ер нь тийм хүч хэрэгэлсэн дарангууллын дунд тэмцэж өнгөрөөсөн онжлууд эсэ гэж хэлж болж илээ л те. Тэгээд яагаад тэмцэж өнгөрөөсөн гэхээр 11 настайгаасаа гэр бүлээ дижээх шаардлагатай болсон энэ охин.
Тэгээ бичиг хүсэг сурах гэсэн хүсэл мөрөөдлөө орхиод гэрийн ажил хийгээд хог төгөөд ингэж гэр бүлийнхнээ тэжих шаардлагатай болж байгаа. Тэгээд ядж яхад дээрээс нь бас нэг тэмцэл нь юу байсан гэхээр Каролина өөрөө өсвөр насны дээр байгаа мөртлөө анхны хүүхдэд төрүүлсэн байдаг. Өсвөр насны хүүхд яг хүүхдийн аав хэн байсан, хэдтэйдээ төрсэн зэрэг нь юм тодорхой биш. Ер нь бол хүчирхээлтэй холбоотой болов уу гэж таамагладаг юм билий. Ер нь насан туршдаа энэ хүн 3 хүүхдээ ээж болсон ч гэсэндээ дандаа ганц бие амьдэрсэн байт юм билээ. Тэгээ гуруула өөр эцэгтэй. Энэ талаараа хизээч дэлгэрэнгүй бичиж байгаагүй, ярьж байгаагүй. Ер нь яагаад ингэсэн ингэ гэсэн энэ ерөөсөө тийм хайрын түүх байгаагүй. Би хүнд өгнөл юм дээ. Гоё хайрын түүх ярмаар байна. Гэхдээ энэ хайрын түүх байгаагүй. Хүүхдүүдийнхээ өмнө хариуцлах үүрэг эр хүн миний амьдралд байгаагүй гэж өөрөө бичсэн байт юм билээ. Тэгээд өөрийнх нь хэлснээр бол би хүүхдүүдэд хайрлаж төрүүлсэн. Гэхдээ хайртай хүнээсээ биш гэж бичсэн байдгаас нь харах юм бол энэ хайртай хүмүүсээсээ биш ер нь тийм хүчирхийллийн байдлаар түүнийг маш их дээрлэхэж тэгээд жирэмсэн болоод хүүхдүүдэд төрүүлсэн байх магадaltaй гэж үздэг юм билээ л дээ. За Каролина оройн цагаар ус зөөн, хог түүн, дараа нь гэртээ ирээд ийм 3 хүүхдийнхаа одоо өсвөлнүүдийг нь хараад өөрийнх нь хотоод бас ингээ хажуугаар нь дуугараад байдаг. Ер нь л хэцүү амьдралтай байсан л та 3 хүүхдтэйгээ тэгээд эмэгтэй хүн ганцаараа яж болно. Гэхдээ өөр хүүхдээ хооллох үедээ хизээж ганцаараа яж болохгүй гэж хэлсэн байдаг. Энэ үгнээс маш олон хүмүүс бас ишилж битсэн байдаг юм билээ. Түүний ном нь алдартай л та. Каролины 3 хүүхдтэйгээ Сан Пауло хотын Канинде гэдэг юм хорооллын фавеле гэх юм ядуу хорооллын ядуусын хэсэгт мод цаас төмрийн хаягдалд нийлүүлсэн юм төр овоохоо бариад юм төр суудсан гэх юм уу хүүхдүүдтэйгээ амьдэрдэг. Тэгээд хотод ингээд үер оллоо гэж бодоход нөгөө үерээр дамжуулаад баахан шавар овоохоор нь урсаад ороод ирчдэг. Овоохоор нь одоо ингээд орох гээд үүдгийн сүхий гэх юм бол тэр нэг өрх гэх юм уу тэр зүйлээ ингээд хогийн уутаар хийж гисэн хүчтэй салхилахад ингээд нураад ончом юм овоохоо дотор 3 хүүхдтэйгээ амьдарч ийн л тань бүсгүй. Тэгээ Каролина өөрийнхөө номонд бичгтээ ингэсэн байт юм лээ. Би шүн салхины дугаар сэрдэг. Хүүхдүүд минь унтчих юм бол тэр шүн дулаахан шүн олж ийнө гэсэн үг гэ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол салхилдаг, бороо ордог юм байгалийн үзэгдэлтэй шүнүүдэд хүүхдүүд нь хүртэл унтаж чаддгүй юм өнгөрүүлдэг байсан. Юм байна л да шүнийг. Каролинын амьдрал өглөө 5 цагт эхэлдэг гинэ. Тэгээд том уут үрээд овоохоноос гараад хаягдсан цаас, шил, төмөр, хог түн тэгээд бүхэл өдрийн турш Сан Паулын гудамжаар ингээ яваад хог дээрээс идэхин цоглуулдаг. Энэ түүний ажил бол ерөөсөө л энэ. За тэгээд яаж нэр алдарт гарсан, яаж энэ түүхийг мэдээд байна? Яагаад 1914 онд төрсэн энэ хүн үнэхээр юм алдартай юм бэ гэхээр тэмдэглэл бичдэг байсан. Хогон дундаас хүн сайдаг ч гэсэндээ бас зарим тохиолдолд тэмдэглээд үлдээж болмоор цаас сайдаг байсан. Цаасан дээрээ тэмдэглэл хөтлөөд за нэг тэмдэглэлд нь бүр ингэсэн байт юм билээ. Би бусдын булшилсан хогийг ухтагч үзэл бодлоо хизээж булшилдаггүй гэж бичсэн байдаг нь алдартай. За ингээд 1858 онд сэтгүүлч Авдолио Дантес гэдэг юм хүн Каролиныг тэмдэглэлтэй санамсаргүй танилцсан, таарсан юм байна. Тэгээд энэ үйл явдал бүхэл бүтэн улс орны сэтгэлийг дөргөөсөн, сэтгэл санааг эвгүй, таагүй, за зарим тохиолдолд өрөвдсөн, зарим тохиолдолд гашуудсан ийм үйл явдал болж өнгөрсөн л дөө. Тэгээд 1959 онд Child of the Dark гэдэг юм нэртэйгээр энэ өөрийнх нь түүхийг хэвлүүлсэн байт юм байна. Энэ сэтгүүлч. Тэгээд хэвлүүлсэн чинь борлуулалтын жагсаалтыг тэргүүлээд Франц, Герман, Америк нэгдсэн улс зэрэг маш олон оронд өөр нэртэйгээр хэвлүүлэгдсэн байдаг. Хэвлсэн, орчуулагдаад хэвлсэн. За тэгсэн чинь түүнийг нутгийнх нь гадуурхаж эхэлсэн юм. Хогтож явж байгаа хизээдээ зохиолч болчдیں۔ Инглигэн за үнэхээр өөрөө бичсэн юм уу? Энд чи шоу юм биш үү гэх мэтчлээ. Ингээд ер нь арьс өнгө анги давхраг боловсролын ялгаанаас үүдэлтэйгээр шүүмжилж исэн. За бүр түүний ядуу байгааг нь хүүхдүүдэд ямар хатуу аргаар өсгдөг байдлыг нь сүүлдээ бүр шашин шүтлэг рүү н ороод ингээд дайрч эхэлсэн. Тэгээд эцэст нь энэ олон шүүмжлэлийг давж гарч чадаагүй энэ эмэгтэй маань олсон жоохон мөнгөөрөө жижигхэн байшаа худалдаж аваад нам гүмхэн амьдрахаар шийдсэн байдаг. 1977 оны 2 дугаар сарын 13 Сан Пауло хотод нэгэн жижигхэн байшинд нэг цагт дэлхийн дуу хоолой олж исэн энэ ганцаараа амьдардаг эмэгтэй нас нөхцсөн. Тэгээд түүнийг нас ороход сонинд ганц ч мэдээ бичигдээгүй гэдэг юм билэ. Хуршүүд нь дуугийнхан толгоос хэсрээд өнгөрсөн гэдэг. Тэгээд хэдийгээр түүний энэ Child of the Dark гэдэг энэ ном нь маш алдартай олон улсад хэвлэгдсэн ч гэсэндээ орчуулгын орлогоос маш бага хувийг авдаг байсан. Тэгээд эдийн засгийн хэрэгчлөөнд хүрч чадаагүй. Бразилийн дотоодын уншигчид болохоор түүнийг манай улсын шившиг мэтэр ингээ хараад нийгэмд оролцох боломжгүй хавчиж гадуурхаж исэн. Тэгээд дэлхийд үнэлэгдсэн ч гэсэндээ өөрийн нутагтаа хаягдсан битийн эмэгтэй
ингээд 77 наснда нас орсон байт юм билээ. Тэгээ түүний энэ бичсэн ном нь Барсели ядуусын оролын оршин суугчдын англи хэл дээр хэвлэгдсэн цорын ганц баримт бичиг хэвээр байна одоогийн байдлаар. Ийм учиртай хүний төрс өдөр юм байлээ. Тэгээд бид нар ер нь боловсролыг бас одоо юу гэмдэ хичнээн хүртээмжгүй гэж хэлж байгаа ч гэсэндээ иймэрхүү зарим зүйлүүд бас байдгийн байлээ гэдгийг харуулгаад. Тэгээ одоо өсвөр насны хүүхдүүд ялангуяа биднэрт хичнээн боломж болцоо байгаа аав ээж нэгчний боловсролын төлөө хичээж байгааг бас энэ түүхээс олж хараасай гэж бодсондоо авчирсан. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ сэтгэлд хүртэл сэрүүцүүлэн өрөөтэй JPE Air Condition хамтран ажиллаж байна. За тэгэлгүй яах вэ? Халуун дулааны үйлрэл эхэлж гин. Гадаа сэрүүхэн хүүтэн ингээл янз бүр байгаа. Өчигдөр айгүй халуун байсан бол өнөөдөр айгүй хүүтэн байгаа дээ. Тэгээ ноосон цамцтай даарах маягийн суудсан. Өчигдөр нэг тийм жоохон оройдоо даарах гэсэн чинь хоолой юм эвгүй болсон мөлий минийх. Тэгэхээр ер нь гэртээ байсан албан байгууллага дээр байсан ч гэсэндээ жоохон сэрүүхэн байх юм бол агаараа ингээд жоохон дулаахан болгочдөг тий. Эсвэл эсрэгээрээ халуун байх юм бол агаараа ингээд сэрүүцүүлждэг юм. Доктой тухтай орчиндөө байхгүй бол таны бие физиологи хүртэл ингэж нөлөөлдөг байх нэ. За тэгэхээр JPE брэнд нь хятадын одоо улсын үйлдвэр. За хятад улстай эмнэлгийн тооны төхөөрөмж үйлдвэрлэхээр алдартай брэнд гэдэг JPE Mongolian бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байгаа. За мөн угсарт суйрлуулж өгч байгаа юм байна. Зүг. За тэгэхээр ингэсэн эдний JPE гэдэг air condition нь агаарыг давхраг бүрийг одоо маш олон шүүлтүүрээр шүүж ариутгаж, ёонжуулж агаарын чанарыг сайжруулт юм билээ. Зөвхөн одоо ингээд агаарыг сэрүүцүүлж чинь эсвэл зөвхөн ингээд халааж ингэхгүй нано мөнгөн шүүлтүүр, идэвхтэй нүүрс төрөгчийн шүүлтүүр, био шүүлтүүр, витамин С-тэй шүүлтүүр гэх мэтчил юм дөрвөн давхар шүүлтүүртэй байдаг учраас бидний амьсгалах агаарыг маш сайн сайжруулж өгч гэсэн үг л дээ. За мөн танд мэрэгжлийн найдвартай, баталгаатай үйлчлэгийг түргэн шуурхаа үзүүлээд угсраа суурлуулад өгч нь баталгаат хугацаа нь бол 1-2 жил юм билээ. За тэгэхээр мэдээж хэрэг түрүүн хэлсэн одоо дулааны уйлрал ирж байгаа бүгдээрээ гэртээ бас ер нь зуны одоо юугүй цуслангүй хүмүүс бас байгаа. За зун цуслантай хүмүүс бол сайхан л байдаг баг. Цуслангүй одоо манайх чинь цуслангүй л дээ. Одоо цуслангүй болохоор гэртээ халууцаал байж идэг гэд. Тэр энийг нь зохицуулах air condition та бүхэн сонирхож олно. Ер нь ганц гэртээш илүү халдан тусалгаанд ч гэсэн та ямар нэгэн кондишн сонирхож байгаад JPE Mongolia-г санал болгож байна. За эднийх бол мэргэжлийн хамт олон туршлагатай инженерүүд нь түргэн шуурхаа үйлчлэнэ гэж амласан байна. За JPE Mongolia гэдэг албан ёсны Facebook пэйж рүү та бүхэн ороорой. Энэ лайктараа дэлгэрэнгүй мэдээллийг авч олно. Утсаар мэдээлэл авъя гэвэл 99194434 гэдэг дугаарлаа залгана. 99194434. Манай нэвтрүүлэгтээ сэтгэлд хүртэл сэрүүцүүлэн өрөөтэй JPE Air Condition хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За энэ комментэр юу вэ? За ад жаргал өглөөний мэндэ гайхалтай шинэ мэдээлэл хүргэж байдаг та нарт амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Батбаяр коммент хийсэн байна. Гигэн тоглог өглөөний мэндэ та бүхэндээ олон улсын гэр бүлийн баярын мэнд хүргэе. Та нархан гэр бүлд аз жаргалыг илгээе гэсэн байна. Өнөөдөр гэр бүлийн өдөр юм уу те? За надад бол энэ мэдээллүүд дээр бол гэр бүлийн өдөр гэж харагдсангүй. Гэхдээ бас үлдээсэн байж үний магадаа тийм өндөр өдөр байж магадгүй юм байна. 2-3 олон улсын өдөр тохиож байгаа юм байна. За тухайлбал ийм төрсний ийм сорвтой төрдөг хүмүүс байдаг штэ. Vascular birthmark гэж нэрлэдэг юм байна. За ийм хүмүүсийн тухай ийм өдөр юм байна. За тэгээ түрүүн хэлжсэн юуны хөгжлийн бэрхшээлд хэрэглэдэг хүртээмжтэй байдлын өдөр гэж өнөөдөр дэлхийд ихнэ болж байгаа юм байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр өнөөдөр бүгдээрээ 5 сарын 15-нд ямар үйл явдал болж исэн тухай ярина. Тэгэхээр 1948 оны Их Британи руу бүгдээрээ очих нэ. За 1948 он гэдэг бол дүнгиж дэлхийн 2 дугаар дайн дуусны дараа 3 жил болж исэн энэ үе. За ер нь бол мэдээж нийт тэрээр тэр дайны одоо зовлон шаналлалт тиймэрхүү зүйлээс цочрооноос гарч бас хархан амжаагүй байсан энэ үед бас нэгэн амжигтай цочролт агуулсан үйл явдал 5 сарын 15-нд болж исэн байна. Жүүн Дивэйни гэж энэ охин 3 настай охиныг хүчирхийлээд алдсан байхын энэ өдөр болж исэн. За энэ аимшигт одоо аллага хоёр ингээд нөгөө дэлхийд чухал улмөр үлдээсэн үйл явдал болсон. За нэгдүгээр дэлхийн 2 дугаар дайны дараа л ийм
цуврал алуурчин гэх юм уу гаж донтой алуурчдуудын тухайн мэдээллийг нийтээр ойлгож байгаа. За энэс өмнө бол мэдээж дөнгөж хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хөгжиж байсан. Энэ үед бол ийм хүмүүс байдаггүй мэдгүй байсан. За ингээд дэлхийн 20 дугаар дайнд тусаа дөнгөж амцгаа авахд ийм одоо алуурчин байдгийг олж мэдсэн цочросноор аимшигтай үйл явдал болчихсон. Хоёрдугаар Жүүн Дэвэнигийн хэрэг юугаар онцгой вэ гэхээр дэлхийд дахинд анхны олон нийтийн хурууны хээжүүлэх тийм аянг эхлүүлсэн гэдгээр онцгой юм хэрэг юм байна л да. За энэс өмнө бол хурууны хээг ашиглаж одоо хэрэгтнүүдийг одоо юу барих за эдийн засгийн хурууны хээнүүдийг бүртгэх юм ажил олон нийтээр хийдэггүй байсан юм байна. Зөвхөн 100 тонны зөв хүмүүс төр хийжсэн. За ингээд 3 настай Жүүн өмнөх өдөр наалга болоод маргааш нэмэрхүү байдалтай олдсон. За ингээд цагдаа даяараа энэ Blackburn гэж хотод Английн Blackburn хотод энэ асуудал өндөр аваад за нийтээр яасан бэхээр бүх одоо тухайн хотын бүх эрэгтэй хүмүүсийн хурууны хээг цуглуулах аянг эхлүүлсэн байдаг юм. Ийхүү 46 мянган хүмүүсийн хурууны хээг ийхүү системтэйгээр ингэж цуглуулад за тэр одоо гэмт хэргийн газар дээр байсан зүйлтэй харьцуулах гэж хурууны хээнүүдийн цуглуулсан. Тэгэхээр тэр одоо охины одоо цогцыг холсон газар хурууны хээн байсан гэсэн. Энэ охин оройн одоо миний ойлгож байгаа бол ийм хүүхдүүдийн газар байж хат нэг хүн зүгээр л орой ирээд аваад явцсан. Маргааш юм байдалтай олцсон. Тэгэхээр хэргийн газар дээр нь хурууны хээн нэлээ төгөөмөл байсан болоод за ерөөсөө энэ Blackburn хотын бүх ирчүүдээс хурууны хээ авъя гэдэг шийдвэр гаргасан байна. За ингээд хайж эхэлсэн 46 хүмүүсийн хурууны хээг хайгаад хайж хажгаад нэг хүний хурууны хээ яг цаг тохирсон. За энэ хүн бол Питер Гриффитс гэдэг хүн байсан. За энэ өмнө нь дэлхийн 20 дугаар дайнд одоо алба бичсэн цэрэг хүн байж таарсан. За тэгээд хамгийн гол нь түүнээс юу гэж асуусан бэ гэхээр та яагаад энэ охиныг ингэж алуу гэхээр яагаад үл би чадчих байгаа ч зүгээр л алмаар байсан. Нэг охин алмаар. Буюу гаж донтой тийм алуурчин байж таарсан. За энэ үнэхээр бас олон нийтэд зочроосон. Гэхдээ ер нь бол Жүүн Дэвэни гэж энэ охины хэрэг бол дэлхийд дахина хурууны хээ ер нь бол бүртгэлжүүлэх нь ямар чухал юм бэ гэдгийг харуулж байгаа. За дээрэс нь хурууны хээгээр хайгаад алуурчныг олноо олохгүй юу гэдэг чинь бас том асуудал байлаа шүү дээ. Олохгүй ч юм билүү дээ. Нэг хүмүүсийн хурууны хээгээл хайжиж олдохгүй бол тэнэг байтал яг энэ аргаар дэдүгцэн аргаар үнэхээр яг хэрэгтнийг олсон гэдэг юм байна. Энэ хүн тэгээд дайнтай холбоотойгоор тийм амар сонин гаж тийм болчихоо эсвэл бүр ер нь анханасаа л тийм амар сонин дайнаас өмнө тийм амар сонин сэтгэл зүйтэй байсан юм болов уу? Ер нь энэ цуврал алуурчдыг бол заавал дайнтай юм уу, юутай ч холбох боломжгүй бас байдаг. За ихэнх нь бол тийм багын травма, сэтгэл зүйн травматаас холбоотой гэж тайлбарладаг. Гэхдээ зөв зүгээр байгаа хүмүүс шигсэн бас цуврал алуурч болсон тохиолдлууд ингээд байдаг. Ер нь 20 дугаар зууны сүүлийн хагас яг иймэрхүү одоо хэрэгүүдээр л сэрт хийх хэрэгүүдээр их дүүрэн байсан гэх юм уу? Ийм зүйлүүд одоо танилцж эхэлж байна тийм. Чамаг ярьсны дараа би нөгөө амарч байхдаа Jeff Dahmer-ын юуг үзсэн шүү дээ. Цувралыг үзсэн шүү дээ. Амар санагцсан, бүр амар. Тэгэхээр нөгөө нэг юм сэтгцэн нөлөөлсөн ямар нэг юм байна уу? Тэгээд нөлөөлөд ингээ ядж яхад нь тэрийг нөгөө нэг дайн амар их цус мус ингээ бүр өдөөчт юм болоо гэж бодохгүй юу? Магадгүй. Ярин сайн мэддэггүй. За дараагийн мэдээлэл рүү оръё. Өнөөдөр түүхэн төрсөн дахиад нэг хүний талаар ярина. Энэ бол тамирчин хүн Энди Мөрэй гэдэг хүний талаар ярих юм байна. За англи руу очих юм байна тийм. 1987 оны 5 дугаар сарын 15-нд Шотландд төрсөн юм байна. Шотландд. За ээж нь Жуди Мөрэй гэдэг юм теннисний дасгалжуулагч мэрэгчлээ хүн л дээ. Тэгэхээр хүүгийнхаа хамгийн анхны багш нь ээж нь нэсэн гэж хэлж болно. Тэгэд тухайн үед ээжийг нь ингээд нөө дасгалжуулагчаар ажилладаг байхад эмэгтэй хүн спортод ер нь амжилт гарахгүй штэ. Тэр тусмаа спортын дасгалжуулагч хийн гэж юу юм бэ гэд ингээд ээжийг нь жоох үл тоомсорлох хандлагатай байдаг гэсэн юм байна л та. Ер нь нэг юм жоох хөвчмөл ойлголт байсан гэж хэлж болно. Тэгээд ээж нь жоохон хортой ч юм бай, шартай ч юм байна. Өөрөө 2 хүүтэй болсон. 2 өгөө хоёулангийн юу дэлхийн шилдэг тамирчны төвшөнд бэлтгэнэ гэж хэлсэн. Тэгээд угаасаа 2 хүүхэд нь дэлхийн шилдэг тамирчин болсон юм байна. Энди болон ах Джейми Мөрэй дэлхийн шилдэг төвшний тамирчид болж чадсан. Тэгээд Эндигийн ах тэр Джейми Мөрэй гэдэг нь хосын төрлийн теннисний одоо алдартай тамирчин, Уимблдон болон Гранд Сламын аваргуудын нэг юм билэ. Тэгээд ээжийнхээ ачаар 2 хүн ийм теннис гэх спортны домогт тамирчид болж чадсан гэсэн үг л дээ. Тиймдээ ч ер нь Энди эмэгтэйчүүдийг дэмжих хандлагатай байдаг гэж энэ ер нь энээсээ болоод тийм нөгөө олон үйл ажиллагаанд оролцдог гэх юм уу. Тэгээд одоо жишээ дуртад ярих юм бол ингэж байгаа. Алдарт гарсныхаа дараа нэгэн сэтгүүлч түүнээс ярилцлага авч л дээ.
Тэгээд эмэгтэйчүүдийг тооцохгүйгээр гээд ингээд яриад эхэлсэн юм байна тэр юу одоо сэтгүүлч нь тэгсэн чинь сонсож байгуута яагаад тэдний тооцохгүй гэж эмэгтэй тамирчид ямар байдгийг та надаас харахгүй байна уу гэж хэлээд ингээд нэг 5-0 жийсэн энэ ярилцлага нь бүр үнэхээр алдартай юм байна л да. Тэгээ ер нь эмэгтэйчүүдийг ингээд нэг юм жоохон доош нь их гээд ингээд ах юм бол айгу өмөр хандлагатай байдаг. Тэгээ тэр нь ээжийнхээ ачаар гэх юм уу ээжийнхээ хичээл сэтгэлээр хоёр эмхүү дэлхийн одоо топ тамирчид болж чадсандаа магадгүй ингэж боддог бахны. За Эндигийн хүүхэд наснд аимшигтай үйл явдал болсон. Шотландын түүхэнд хамгийн аимшигтай сургуулийн хаалгын тухай хэрэгэлдээн 1996 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Шотландын жижигхэн намуухан Дамлин гэдэг юм хотод өглөө бүрийн адилаар хүүхдүүд хичээл дээрээ 2 дугаар ангийнхан хөгжилтэй энээлдээд багш нь хичээлээ заагаад за ингээд 50 өдөр эхэлсэн яг л бусад өдрийн адилаар. Гэтэл 9 цаг 30 минутын орчимд сургуулийн спорт зааланд гинт буун дуу нижигнэн дуугарсан байдаг. Томас Хамилтон гэдэг энэ нэртэй алуурчин зэвсэгт итгээд 4 ширхэг гар буу бариад сургуулийн байр руу орж ирээд ердөөсөө л 3 минутын дотор 16 хүүхэд нэг багш амиг ороодсон байдаг. Тэгээд эцэст нь энэ хүн өөрийгөө буутсан байна л да. Тэгэхээр энэ Шотландын түүхэнд хамгийн аимшигтай сургуулийн халдлагуудын нэг гэж тооцогддог. Тэгээд энэ юу яаж байгаа? Энэ үед Энди Мөрэ 9 настай энэ сургуулийн 2 дугаар ангийн сурагч байсан. Тэгээд халдлагын үеэр ангийн найзуудтайгаа багшийнхаа өрөөрөө ингээд цухтаагаад нөгөө буу ингээд буу дуурал ингээд амар сүртэй болгонгот нь азар ингээд хідэн найзуудтайгаа цухтаасан юм билэ. Тэгээ ширээний доор нуугдаад амьд үлдсэн гэж дараа нь өөрөө ярьсан. Тэгээд энэ үйл явдлын талаар ингээд гэрч болчихж байгаа штэ тийм ээ. Хүүхд тэндээс өгдөд бүгдээрээ л ийм дуу сонсон, тийм дуу сонссон, ийм харсан гэд ядчихт нь энэ нөгөө нэг өөрийнх нь эндигийн орж нуугдсан энэ өрөөний цонхоор нь тэр нөгөө нэг аллаг болж байгаа тэр заал нь харагддаг юм байна л да. Тэгээд өөрөө ингээ харсан. Тэгэхээр энэ үйл явдлын талаар гэрч болчихж байгаа учраас амтай бүхэн л түүнээс юу харсан, яасан, юу болсон, ямар хөө залуу байсан, чиний сэтгэл зүй ямар байна гэдэг ч юм уу тэгэл амтай хүн болгон л энэний талаар ингээ асуугаад байсан. Тэгээд тухайн үед нөгөө ингээ эхлээд ярьж ирснээр сүүлдээ бүр ингээ ярахаасаа залхаад жоохон хөвгчтэй тий. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө хүн өгч байгааг харах тэр хүүхдийн жоохон хүүхдийн сэтгэл зүйд амар нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр сүүл рүүгээ бүр ингээд энээсээ болоод сэтгэл зүйн айгүй хямралд орсон гэдэг юм билий. Тэгээд сэтгэл судлаачид ч гэсэндээ Эндигийн сэтгэл зүйд энэ маш их нөлөөлсөн гэж үздэг. Ер нь яагаад нөлөөлсөн гэж үздэг юм гэхээр багаасаа хитрхи дараахан байсан. Эмоц өрөөсөө илэрхийлж гадагш нь гаргаж чаддаггүй байсан. Ганцаарч илсэн спортод амжилт гаргасан зэрэг шинжүүд нь энэ аимшигтай хаалгын үр дагавар байсан юм шүү гэж сэтгэл судлаачид Эндигийн хувьд үздэг гинэ. Тэгээ яагаад ингэж байгаа юм гэхээр уг нь бол ахтайгаа хамт хосын төрлөөр хичээлж болох л байсан шүү дээ. Гэтэл ингээд ганцаараа хичээллээ ганцаарчсан төрлөөр хичээлээд явцсан учраас ер нь багаасаа энэ үйл явдал түүний энэ одоо өөрийгөө илэрхийлдэггүй, эмоцоо гадагш нь гаргадаггүй энэ байдалд нөлөөлсөн юм шүү дээ гэж үздэг юм билээ. За ингээд мэрэгжлийн тестний ертөнцид 2005 оноос хөл тавьж эхэлсэн маш богино хугацаанд Уимблдоны авраг за Олимпийн хошин алтан медальтан дэлхийн номер 1 тамирчин болсон л доо. Гэсэн чинь 2017 онд түүний бүдүүн үеийн ноцтой гэмтжээ. За тэгээд ер нь бол эмчнэр түүнийг тоглох боломжгүй болчлоо гэдэг юм дүгнэлт хийжсэн юм байна л да. Тэгээ Олимпийн юу яасан одоо ингээд тэр чин тухайн үедээ Олимпийн алтан медальтан болсон, дэлхийн номер 1 тамирчин болсон. Тэгээд ингээд хүмүүсийн дунд нэлээд нэр хүндтэйж болсон, баахан шүтэн бишрэгтэй болсон маа штэ. Тэг ер нь хэвлэлийн түүнийг зодог тайлнаа л гэж бараг биччихсэн юм байна юм гимтлээс нь болоод. Ингээд Энди Мөрэ хиймэл үе суулгах мэс засал хэлэхээр шийдсэн. Тэгээ хагалгаанд орсон. Тоглох байтугай бүр ингээд халахад ч бэрх байгаа байхгүй яг ингээд өөрийн мах шүрмэс гэдэг чинь ямар өөр үлээ тийм ээ. Гэтэл ингээд хиймэл үе суулгуулах юм засал хийгдэн гэдэг чинь бол үнэхээр шал өөр мэдрэмж. Тэгээд сэтгэлээр маш их унж исэн. Амьдралаа тэр чигтэн зориулж ирсэн спорт нь шүү дээ тийм ээ. Гэхдээ 2 жилийн дараагаас Энди идгээд талбай дээр эргэж гарч ирсэн байт юм билий хамгийн гол нь. Тэгээ шүтэн бишрэгчд нь маш их баярлж байсан ч гэсэндээ нөгөө талаараа маш их айцгаасан. Яагаад гэхээр бие хайрлаач чи хангалттай л нэр хүндтэй боллоо штэ. Одоо ингэж зүгээр сайхан зодог тайлжуул яасан юм бэ гэж яхад нь Энди би зүгээр л ялж дуусааг байна гэж хэлсэн мэт юм билээ. Ингээд 2023 он гэхэд дахин Grand Slam-д оролцоод залуу аваргуудыг буулгаж авсан байдаг. Хүнд гэмтлээс буцаж ирсэн. Үнэхээр им сэтгэлийн хаттай түүнээр им дэлхийн нийтээрээ бахархаж хөндлөж исэн ийм үйл явдал саяхан болсон. Тэгээ Энди Мөрэ ихэнх тамирчдын адилаар им олонний танил бүсгүүтэй учир ургуулаагүй гинэ. 2005 онд тэмцээний үеэр танилцсан Ким Сиарс гэдэг им төрслөх хурлын оюутантай 10 жил үерхэд тэгээ 2015 онд гэр бүл болсон 2 охин 2 хүүтэй юм байна лээ.
За Онбогийн бат Рожер Федерер, Новак Джокович, Рафаэль Надал 3 байгаагүй бол их туулгад гүймэн олонч төрүүлэх байсандаа нөгөө эдийн сүүдэр дуудсан ч Олимпийн хошин авраг авсан гэсэн юм. За Энди Мюррейн тухай ярьж байна. Би Энди Мюррейг 2011-12 онд их олон Энди Мюррейтэй холбоотой нийтлүүд уншижсэн. Тэгээд Энди Мюррей юугаар онцлог вэ гэхээр теннисийн одоо ертөнцид хамгийн том цом бол Вимблдоны цом гэж явдаг. За Вимблдон бол 1870 оноос 77 оноос хойш өгч байгаа. Их Британд байдаг цом. За Их Британд болдог юм тэмцээн. Гол нь Вимблдоныг ерөөсөө 1936 оноос хойш Их Британаас хүн цом ерөөсөө аваагүй. Энэ өөрөө англичуудын хувьд бас нэг тийм одоо юу гэх юм одоо Монгол жишээ нь маш том бүхий тэмцээн зохиодог байлаа гэж бодъё л та. Энэ тэмцээн дэлхийн хэмжээний тэмцээнтэй тэрэнд нь одоо 60 70 80 жил одоо Монгол хүн төрүүлээгүй байвал бас ингэдэг нэг эвгүй үстэй эднээс өөрсдөө бүгд зохиодог тэгээд төрүүлж мэддэггүй ч гэдэг юм. За ингээд ер нь л англичууд юу вэ гэхээр 1936 онд Фред Перри сүүлийн Вимблдоны эрэгтэй цомыг авснаас хойш ерөөсөө Их Британаас цом аваагүйсэн. За энэ одоо цомыг зогсоох хүн хэн бэ гэдгийг олон жил хараад хамгийн гол найдлага тавьж байсан хүн Энди Мюррей. Гэтэ Энди Мюррей бас их тийм онцгой сэтгэл зүйтэй хүн гэж би одоо ойлгодог. За тухайлбал сүүлд Аяна Вильямс гэдэг энэ нэг юу Филиппинээс гарч ирсэн тамирчин гинт одоолол гарч ирж байна. Мария Шарапова ч юм Ана Курникова гэл гинт жишээ нь одод гарч ирдэг. Энди Мюррей Вимблдоны анхны цомоо автлаа 2013 онд авчихсан. Анхны цомоо автлаа 3-т орчихсон, 4-т орчихсон, 2-т орчихсон гэдэг ингээд айжуугаар ингээд мөрөөл яваадсан. За ийхүү энэ одоо англичуудын Вимблдоны одоо британчуудын Вимблдоны цолын одоо юу цомыг авч чадаагүй энэ бүх гэх юм уу таслаад 2013 онд Вимблдоны цомыг авч ирсэн. Энэ бол яг британчуудын хувьд бол би маш сайн санаад байна л да. Тухайн үед бүр Энди Мюррей Вимблдоны цомыг авлаа гэж Британд даяараа одоо тэмдэглэжсэн. Ер нь дэлхийд даяар за ашгүйдээ нөгөө британчууд маань ингээд нэг цом авлаа гэж магнан тэнэжээгээр. За ингээд 2013 онд аваад за өргөжлүүлээд бас энэ аварга баттгаад 2016 онд дахин Вимблдоны цомыг авсан байдаг аа. За сонирхолтой хоёулаа хамтран ажиллагчид хэлцээ. За тэгээ. За хамтран ажиллагчаар Vibe of the Day гэх суурайтаагаар Vibe зундаа хамтран ажиллаж байна. За бид нар хүүхэд байхдаа уудаг байсан ундаа одооний Gen Z, Alpha хүүхдүүдийн уудаг ундаа нь шал өөр болсон шүү манайхаа. За бид нар хэрвээ багтаа уудаг ундаага дахиж уувал хүүхэд нас сэргээд гой дурсан ч яа гарахгүй сэдэрнэ. За харин одоогийн Gen Z, Alpha хүүхдүүдийн ундаа бол яах харахгүй Vibe юм шүү. Тэгээ ер нь ингэдэг болсон байлээ шүү дээ. Тухайн одоо Gen Z хүүхдүүдийн хувьд л ийм байна л да. Тухайн өдрөө ямар Vibe-тай байна, сэтгэл санаа нь ямар байр байдалтай байна тий. Тэрийгэ харж агаад ундаагаа сонгож удаг болсон баг жишээтэй. Одоо жишээлбэл Red fruit гэж байна. Энэ нь одоо нөгөө юм ягаан өнгөтэй шүү дээ тийм ээ. Тэгээ кола байна, лимон байна, оранж байна, цитрус байна. Би энэ цитрусын төрлийн яхад нь айгүй цөөлөө үед татагдаад байгаа. Тэгээд шинээр гарсан төрөл юм билээ. Нийтдээ юм 5 төрөлтэй. Тэгээд ер нь ингээд нөгөө тухайн үед өөрийнхөө сэтгэл санааны байдал болно тий. Бусдад яг юу илэрхийлмээр байгаагаа харуулахын тулд ундаагаа ингэж нөгөө өнгөөр нь сонгож уудаг болсон баг жишээтэй. Одоо жишээлбэл таалагддаг охиндоо ч юм уу тий ингээд нэг юм улаан өнгөтэй Vibe зааж өгдөг ч юм уу тий. Ширээнээр нь тавьдаг ч юм уу. Ийм үйл явдлууд болоод байгаа гэсэн шүү. За 330 мл Vibe зундаа 1100 төгрөг юм байна. За 1100-аар та Vibe-ийг авч болно. Бүх сүлжээ дэлгүүр худалдааны зүгүүдээр борлуулагдаж байгаа. Харин дэлгэрэнгүй мэдээлэл гоё брэнд гэдэг та бүхэн Facebook пэйжээр хаагаарай. Албасны пэйж нөгөө лайктаараа дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Харин хамтран ажиллах борлуулалтын албатай холбогдох бол 8888 2034 юм байна. 8888 2034. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ Vibe of the Day гэх суурайтаагаар Vibe зундаа хамтран ажилласан. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг хөргөлж байна. Өнөөдөр дэлхийд 5 сарын 15-нд ямар дэлхийд үйл явдал болсон бэ гэдэг. За надад болно шүү дээ, тийм. Нэлийн хідэн ийм жижиг үйл явдлууд байна л та. За яг гүнзгийрүүлж ярих тийм одоо мэдээлэл багтаа гэх юм уу. За хамгийн ихнийх нь 1940 оны 5 сарын 15-нд анхны Макдоналдсын салбар нэгдэжсэн байна. За Ричард Маурис Макдоналдын ах дүү нар одоо ингэж нээжсэн.
Гэхдээ McDonald's брендийг бол Ray Kroc гэдэг энэ хүнтэй их холбож тайлбарладаг юм байна. Тэгээ энэ хоёр бол яг анхны McDonald's гэдэг энэ салбараа San Bernardino гэдэг ийм газар байгуулж ирсэн Калифорник юм. За тэгээд одоо эднээс бол яг анхандаа бид нар McDonald's-ыг одохдоо бургерээр төсөөлдөг шүү дээ, тийм. Бургер зардаг байгаагүй. За эдний одоо менюн дээр бол 40 хавцаа хоол байсан. Энд нь гол нь одоо жишээ нь одоо шарсан хавиргач юм уу, иймэрхүү хоолоор үйлчилдэг байсан. Гэхдээ бургер бол гол хоол нь байгаагүй маань. За ингээд 1948 онд энэ ах дүү нар энэ одоо юугаа салбараа төр хаасан байгаа юм. 3 сарын хугацаатай хааж агаад эргэж нээхдээ одоо бидний мэддэг speedy service system гэж тухайн үед нэрлэжсэн буюу бид нар одоо дэлхийд дахны алдартай fast food гэдэг нэртэй юм түргэн хоолны газар гэдэг салбарыг инхүү эхлүүлж исэн юм салбар. За энд нь яасан бэ гэхээр milkshake буюу одоо энэ сүүний шейк хийдэг бас энэ машин дээр ажилладаг байсан борлуулагч Ray Kroc гэдэг хүмүүс юм байна. За энэ McDonald's дотор нь ажилладаг байжгаад тэгээ баг багаар одоо юугаа энийг ингээ хөргөжүүлэх гэдэг санаагаа хэлээд яванд өөрөө бас хувьцааг нь худалдаж аваад инхүү McDonald's брендийг дэлхийн хэмжээний брэнд болгосон байдаг юм байна. 1961 онд Kroc эднүсээс одоо хувьцааг нь 2.7 сая доллараар худалдаж аваад за тэгээд ерөөсөө хаасайгүй салбаруудыг нээж эхэлсэн. За ингээд ер нь бол McDonald's бол дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ гэж хэлж болох байх тийм бах нэг нь гэж хэлж байсан. Нээс одоо түргэн хоолны салбар fast food гэдгийг бол одоо үндэслэн брэнд юм байна. McDonald's энэ тэнд явж яхаараа Түрк төвчнгуудаа онгоцны буудлаас хамгийн түрүүнд бараг McDonald's зарсан дөө. За дахиад бас нэг ийм үйл явдал болж ирсэн байна. 2001 онд за энэ Америк нэгдсэн улсад бас болж ирсэн. Энэ үйл явдлыг гэдэг нь CX8888 гэсэн үйл явдал гэж ярьдаг юм байна. За тэгэхээр энэ локомотив буюу одоо вагоныг чирдэг одоо энэ чирдэг одоо вагон байгаа шүү дээ, тийм. Тэрнийх нь нэр нь юм сонин дугаартай юм одоо юу вагон. За тэгээд энийг нэрлэхдээ галзуу 8 гэж нэрлэж ирсэн. За яасан бэ гэсэн чинь энэ 47 вагон дүүрэн маш хортой химийн бодис ажиж авсан вагон 2 цагийн турш ohiood одоо 82 км/цаг хурдтахаар ямар ч удирдлаггүйгээр галзуу юм шиг явж исэн байгаа. За энэ бол ингээ хүний алдаанаас болсон үйл явдал. За инженерүүд бол энийг ажилуулах жахаад за тэгээд буруу одоо юугийн зогсох одоо торомсын ажиллаж чадахгүй тэгээд хурдан дээр нь алдаатай болж тараад бүтэн хурдаараа ингээд хамгийн гол нь маш хэцүү зүйл ажицсан байсан. Одоо энэ химийн элемент ажицсан байсан. За тэгээд энэ одоо үйл явдал хожимо 2010 онд кино болж гарсан байдаг. За манай цэгийн дуртай жүжигчин Дензел Вашингтоны тоглосон Unstoppable гэдэг энэ кино энэ үйл явдлаас одоо яасан бэл сэтвэлсэн юм байлээ. За тэгээд азар хинэгэн бэртээгүй азар нөгөө маш хортой химийн одоо бодисууд нь бол ийшээ тийшээ тараагүй. Яасан бэ гэхээр одоо CSX 8392 гэдэг юм өөр нэг одоо вагоноор гүйцэж очоод тэгээд хойноос нь холбоо залгаад за тэгээд татаа зогсоогоод тэгээд ашиггүй нэг 2 цагийн дараа ингэ зогсоогоод ямар нэгэн хохирол гэмтлэхгүйгээр зогсоож исэн тийм төх болж исэн юм байна. Би эндээс постерыг хараад энэ киног үзэж байгаагүй мэн. Үзэж байгаагүй нэ тийм ээ арай үлдсэн байна. Гэтэл ингээл хайртай жүжигч нарч гоё шүү. Хөрхөн шүү. Крис Пайн хоёр тоглож исэн байна. Тийм ээ. Зогсох боломжгүй бай. За энэ бол бас олон хүмүүсийн одоо тухайн үед сэтгэлийг төгшүүлж анхаарлын төв байсан юм үйл явдал. За дараагийн үйл явдал бол 1990 онд бас нэг сонирхолтой үйл явдал болж исэн. 82.5 сая доллараар Ван Гогийн одоо доктор Гашегийн зураг зарагдаж исэн байна. Ван Гогийн доктор Гаше гэдэг нэртэй зураг юм уу? Тийм. Тэр нь ямар зураг гэдэг юм бэ? За доктор Гаше гэж бол Ван Гогийн сүүлийн үед түүнд нөгөө юу хийж исэн одоо түүнийг эмчилж исэн эмч юм бэлээ. Ван Гогийн өөрөх нь эмч. За энийхээ Гаше гэдэг өөрийнхөө одоо эмчийн зургийг 2 удаа зурсан байдаг юм байна. За энэ одоо зарагдсан нь бол илүү тийм гунигтай ийм зураг юм бэлээ. За энийг хэн худалдаж авсан бэ гэхээр Японы нэг нууцлаг тэрбумтон худалдаж авсан Ryoi Saito гэдэг энэ одоо худалдаж аваад энийг бол энэ үндэсний баялаг юм аа гэж өөрөө зарлж ирсэн. За энийг одоо худалдаж авахдаа би энэ Японд маш том одоо баялагийг буцааж авчирлаа гэж үзчихсэн. Бөгөөд намаагийн зурагтай хамт
юу чандралмаар байна гэж өөр хэлчихсэн. Энэ зурагтай хамт би чандралагдмаар байна гэж өөрөө хэлчихсэн. Яг энэ хэлж байгаа санаа нь бол одоо энэ зураг хэр үн цэнтэй вэ гэдгийг одоо хэлж байгаа санаа л да. За одоо энэ доктор Гашигийн зургийг харуулж байна те. Тийм байна те. Энэ зураг нь юм бэ вэ? За тэгээд энэ харамсалтай нь энэ үйл явдал 2-3 зүйлийг хэлж байгаа юм л да. Нэгдүгээр Ван Гог өөрөө Япончуудтай холбоотой. Ван Гог өөрөө Япончуудаас санаа авсан гэдгийг хэлсэн байдаг. За тухайн үеийн одоо сэтгэлгээний урлагийн сэтгэлгээ зургийн одоо энэ салбар бол жоохон зогсон байдалтай болсон юм бол Ван Гогийн Япон маягийн зураглалаас санаагаа авч ирсэн гэж хэлдэг. Тийм учраас магадгүй сайтоо эрхэм сайтоо Ван Гог ач холбогдол өгчсэн байж тарах гэдэг. За хоёрдугаар Ван Гог хизээж зураг зарж байгааг олигтой үнээр зарж байгаа. За тэгтэл анхны одоо энэ 1980 он гэдэг бол одоогийнх шиг тийм галзуу салиатай одоо уран зургийн өндөр өссөн байсан үе биш. Энэ үед анхны 80 сая долларын босгыг давсан. За уран зураг гэдэг чинь ийм үнэтэй байж болох юм байна гэдэг санааг хүргэсэн одоо ийм үйл явдал болсон. Бас ингээд харамсалтай яг зурсан хүн өөрөө тийм хангалттай мөнгө авч чадаагүй. Тухайн 1990 оны 5 сарын 15-нд дэлхийн хамгийн үнцний хүрсэн зургийг одоо ингээд зурсан болж таардаг. Тэгээ энэ хоёрыг ингээд амьдралын бас нэг тийм юу юм баялаг бас бараа ирээнийг ингээ харьцуулан харуулсан сонин үйл явдал болж ирсэн. За харамсалтай нь сайта өөрөө яасан бэлээ? Дампуурсан бэлээ. За. Нөгөө алдартай Ryoei Saito гэдэг энэ тэр бунтан маань бизнесүүд нь дампуурсан. Тэгээ одоо зураг нь одоо хаанаа тодорхойгүй байдаг юм байна. Зарцсан ч юм уу яасан ч юм. Тэр нь бол мэдэгддэг юм байна. Худалдаж авсан хүн баг би иймэрхүү асуудалд оролцохгүй манай гэрээс ирээд тулгаалж үл яхан гэж яагаад баг намайг худалдаж авсан гэж битгий хэлээрэй гэсэн ч гэж магадгүй те. За тэгээд Омгой юм баттах нэг онцгой харьцуулт хэлсэн байна л да. 85 сая доллар гэхээр одоогийн бид нар 85 сая доллар бодоод байна. Одоо ч 85 сая доллар бараг багтаад байна шүү. Тийм шүү дээ. Хүмүүс чи хэдэн сая долларыг юу гэж авч өгнө? 1990 оны тухай яаж байгаа? 5 сарын 15. Омгой юм бат бичсэн 1990 онд Монгол улсын төсөв 85 сая доллар хүрэх байсан болов уу гэсэн. Өөрөөр хэлбэл бүхэлдэн улсын төсвөр зураг авч исэн болж таардаг тухай үед. За энийг одоогийнх л шилжүүл мэдээж хэрэг хамаагүй өндөр дүн гарах нь ойлгомжтой байх. За тэгэд Ван Гогийн их гэдгээр бас их онцгой болоод байна л да энэ зураг нь бол. Тийм. За 1905 онд 5 сарын 15-нд Лас Вегас хотыг үүсгэн байгуулж ирсэн байна. Лас Вегас. За одоо кинон дээр бол Вегас гэдэг бол нэг л тийм мөрөөдлийн шал өөр ертөнц шиг хардаг. За нэг тийм хот шүү дээ. Энэ 1905 оны 5 сарын 15-нд үүсчих. Гэхдээ анх үүсэж байхдаа бол ийм казино тийм зорилтоор бол үүсэж байгаагүй. Зүгээр л зогсоол одоо нэг өртөө гэж ярьдаг шүү дээ. Өртөө шахах уу байсан. Өртөө байсан Лас Вегас бол одоо вагоноор явж хагаад өртөө байсан нэг Лас Вегас хот гэж байгуулад инхүү байгуулж ирсэн байна. За Вегас гэдэг нь бол одоо Meadows гэх юм уу Спайн үг юм байна. За тэгээд энэ нөгөө дов газар гэдэг үгнээс гаралтай. За тэгээд 31 оноос ахуулаад Невада мууж энэ одоо хэсэгт одоо тухайн үед бол юуны их хямралын үе байсан 31 он. Хямралын үе маш ядуу байсан учраас хямралын үетэй тэмцгээд энд одоо юг одоо бооцоо мөрөдө тоглоомыг хууль ёсны болгож үтсэн. За тэгээд тэр нь үнэхээр амжилттай болсон. Нэг одоо дэлхийн одоо юу гэдэг мөрөдө тоглоом казиногийн нийслэл болоод ирсэн ийм хот юм байна. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэгтээ сэтгэлд хүртэл сэрүүцүүлэн үрээтэй JBE Air Condition хамтран ажиллаа. За мөн Vibe of the Day үрээтэй Vibe сунда хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүйн нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа.